4 сая 700 болсон 4 сая 500 яа. Хоцорсон доо айгаад. Энэ болохоор юу вэ? Хүүхдийн тоглоомын талбай. Энэ яар гоё юм бэ те? Энэ ерөнхийдөө энэ 3 хуваасны баг нэг шахуунд л хүүхдийн тоглоомын талбай, спорт зохицолмор ингэ барьсан юм бил. Одоо волейбол, сакс, урдуураа гол урсж байгаа. За би тэнд чамд хоол хийгээд одоо өгнө. Яг юм уу? Яг үнэ юм уу? Яг уу гэдэг шүү. Ингээд л үнийтэй ашрах гэж. Би ер нь их муу хүн байсан юм шиг байна. Ер нь. За энд болохоор нөгөө айлууд зочин мочин ирэх юм бол ерөөхдөө 100 бол инженерээд шорлог маха шараад идчих болно. Ингээд дундах яг үнэ. Хажуу хаврагтаа нөгөө нэг шорлог морлогны бас үнэр та нар те утаа өнөр гихгүйгээр өөртөө эндээ ирэх шууд шийлэрнэ гэсэн. Групп дээр би биччихсэн шүү дээ. Өнөөдөр манах шүү гэж те. Мандаа бүтээсэн ч манах гэж заваарч эхэлж Бүх өдрөө тийг аваад ирэхгүй байсан ч яадаг юм. цэнгэлтгийн тоглолтын өдрийг авдаг шиг. Тий. Одоо ингээд шорлог хийж байгаа гэх шүү. Ишээ суч. Оо вау, тийм биш үү? Жигнэс юм шүү. Жигнэс шүү. Оо яа гоё. Нөгөө бид нар энэ шалгалт авж байгаа нэвтрүүлэг байхгүй. Метр квадрат нь хэд гэлээ. Өвөл бол ямар бол Хамгийн гол нь өвөл их сайхан цэнгийг агаартай ямар нэгэн тийм утаа ирнэ гэж байхгүй. Одоо ер нь яармгийн урагшаагаа ч гэсэн одоо ялгаа байхгүй урдуураа ер нь бол хуч утаа очдөг гэсэн одоо утаа очдөг болсон шүү дээ. Энд чинь ерөөс яг хоёр хошуу орооч байгаа болохоор яг цохигдоод хаалт болоод ямар ч утаа ирэхгүй. Манай хүн чинь өөрөө айгүй тийм хашир хүн тэ тэр яг чи захилгааны зардал үнэ яг үнэл гэж гэдэг байхгүй. хараа сард цахилгааны төлбөр 800 мянга гарсан гэдэг байгаа байхгүй юу? Хамгийн ихтэй. Бүрэн хэрэглээтэй айлсан. Өвлийн бүр тэгээ би хэлсэн байхгүй энэ 800 гарна гэж арай байхгүй. Гэж би бодод байгаа. Цахилгааны үн нэмэгдчихэд байхад энэ том байшин 800-аар халах уу? Яг ч нэг баримттай учраас ярихад нэг амар байна гэсэн үг л дээ. Хэр хэрэглээтэй вэ гэдгээс бас шууд шалтгаал. Тэгээ даахгүй л амьдрын шүү дээ. 25 градус дээр л амьдрий л да. Тийм. Тэгээ тэрнээс гадна цахилгаан хэрэглээнүүд өөр байгаа шүү дээ. Тэгээ энэ манийх нь бүр өстой гараа гаргаж ийсэн. Шүнжин дарснаа. Шүний үрдлэл унтлаа шин гэж юусэн. Доороо хийгээл унтлаа шин. Одоо болио энэ бахаа гэж сүлдээ гэдэг чинь. Бид нар гоё болно. Миний шинээс аваад идэх үү? Энэ яг болцсон ба өөхтөгс нь. Гурван охноор сон сайхан байна. Бид гурав юу авах вэ? Сая ч хамгийн сүүл 6 сарын 14-нд тоглосон ш. 30 дууг бол 30 руулангийн дагаад болчтой билээ шүү мэгтэйчүүд бол тий. Минус нөө маа тоглолтын хөтлөөд нэг шокнд орсон удаа байгаа тий. Тийм үү. Тааш дуулаад тийш тий. Гайхаад. Бүр амьдралаа анх удаа сонсчоод дагаад болоод байгаа хүмүүс. Таун хаус болохоор 158 м лөө. 155. Яг яг нарийн хэмжээ 155.6. За энэ дээр яг хүмүүс бас аяг тэгж асуудаг нөгөө single house нь 168, town house нь 150 арай том юм биш үү? Арай жижиг юм байна уу гэж ярьдаг байхгүй. Гэхдээ энэ 168, санитар town house 155 гэдэг нийт ашигтай талбайг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл яг амьдрах орчноос чинь гадна дотор дулаан 2 машины зогсоол гадна нэг террас ч орсон нийт ашигтай талбайгаар тооцогддог байхгүй. Намайг одоо хүмүүс хаана харлаа гэж түрүүнд тэгжсэн чи би ч одоо сайн ч муу ч одоо төрийн наадам хөдөлж исэн хүн шүү дээ одоо. Тийм үү? Тийм үү? Тийм үү? Яг тийм завшаа надад олдож исэн юм. Тийм үү? Уучлаарай дахин тийм үү? Чи юу? Одоо өөрөө юу аа? Гото чи юу гэдэг. Хаана юм бэ? Улаанбаатарт ч гэдэг Монголд уу? Улаанбаатар тийм үү? Тийм, Улаанбаатар. Single house нийт бол 16 айлын төлөвлөлттэй. Одоо тэгээд яг 2 single house маш зөвхөн 2 хүн үлдсэн байна. Юусе 2 хүн үлдсэн байгаа. Town house дээр бол ер нь сонголт бол бас байгаа. Нэг нь миний амьдраад байгаа юу? Тийм, айл нь гэсэн энэ хүн ч одоо дуртайдаа амьдарч байгаа шүү дээ. Дурандаа. Айланд нь хамаагүй орчих би энд баймаар ингээд хоёр өөр паракс дуудчихж байгаа. Манай төрийг хийгээд. Single house-а нэг хийчихэд town house руу нэг хийсэн. Аяшаа хамаатныхаа ах руу орчод игээд хоёр дунд нь явж байгаа шүү. Хүмүүс чинь ер нь ингээд явж байгаа баг 4 хан худалдаж авах гэдэг нь яах гэдэг нь аяг шим шаардсан байдаг шүү дээ. Тэг яг тэнцээс гарах гэлээ зай талбай нь ямар байх уу те. Яг хоо сайхан бүтээлүүд бас байна сайн төслүүд. Тэгвэл хүн явж байгаа нэг яг эндээ бас нэг өөртөө гэсэн бас нэг орчинтой байх хэрэгцээтэй гэж үздэг. Баг ингээд байшин дээр ирчээд байшин дундчаа яваад ивэл бас Тийш дээ. сонь болно шүү дээ. Тийм бас нэг гардаг эндээ бас нэг одоо эндээ яг хийчдэг манайхан урдаа гарч агаад нарны юу мөрөг зөргөлөө хийгээд идэм билээ хүмүүс яг би
над заримдаа бүр зургийн дарчмаас харагддаг нэг настай ихч үү нарны мөргөл хийгээд иддэг байхгүй. Айгүй гоё харагддаг. Гэхдээ нөгөө зургийн бас дарахаас бас жоохон хувийн юу юм чинь орон зай юм чинь тийм байх гэдэг. Гэхдээ айгүй гоё харагдчихлаа. Үнэхээр натурал нь. Тэгээ өдрийн туршуур нар үзэхэр юм байна тий. Тийм бүтэн нар үзнэ Ямар ч ханаасаа. хаалтлах юу байхгүй тий. Тийм байхгүй гэсэн. Тэгээ би бол хүмүүсээгаа ер нь одоо ингээд янз бүрийн сурчлагын MTV-н дээр ч гэсэн хэлчихдэг. Үйл манаа дээр аяг сайн ирж байгаа чи. Ялангуяа 12 сард ирээдгээ чи. Хэрвээ та ер нь ялгаа байхгүй үйл манаахан байшаа авахд бол оройтхгүй жинхэнэ оргил пик сезон. Та үйл тестэлж. Ямар нэг юм өөрөө одоо туршиж үзэж ижил ер нь бол онцлог давтаад нь ойлгох шүү дээ. Метр квадрат нь 4 сая 700 гэж байна. Тэгээ бартер оролцуулъя гэж хэлээ. Бартерууд байгаа гэсэн шүү. Ямар л таатай боломж байна. Банкны нөхцлөөр байж болж байна. Манайх бас голом банктай дээрээ ажилладаг. За тэгээд түрүү хэлсэн нөгөө эрчим хүчний гэрчлэгийг авцсан болохоор альж банкны ногоон зээл бол гарна. Өчнөө даадуургаа явлаа. Жохоо хотоос гарангууд дээр шууд дөрдөө орж эхэлдэг те. Шууд Монгол. Тийм. Одоо би адуургаа яваа. Мунагаа тамглана. Маргааш нөгөөдөөс гүүгээ тавихаас. Ичээ яа гэдэг. Хэдэн үг сурцсан те. Тэгээ хамгийн сүлд за ичээ инэ гэж тэгээ бурууддаг дээрээс. Шүн ингээс гой сайхан амарсан уу, гой байсан уу гэсэн чинь шүнжигээ чон хуйлаад гээд. Баавга харж байшин самардаад унтаалсангүй энэ. Чи тэг жихнээсээ нэг сар байж байгаа юм. Тий. Тийм үү. Би нөгөө юугаа бичиж байгаа. Ном бичиж байгаа. Тийм үү. Одоо чиний тийм үү гэсэн. Тэг ямар ном бичиж байгаа юм бэ? Чи нөгөө миний номны талаар сонсоогүй лөө. Сонсоогүй шүү дээ. Чи нэг испани хэлээс ном орчуулад. Испани хэлээс болоод англи дээр нь тулгаж үзсэн чинь нэг тийм испани англи хэлж чинь нөө испани ч өөрөө нэг юм хүчтэй шүү дээ. Чи мэдэн шүү дээ ягаа. Нэг юм байдаг. Тэр нь би тэрийн нэрээс гаргаж чадахгүй болохоор Японд болсон чинь шал өөр болчихлоо ингэ. Нөгөө нэг энэ байхгүй ийм болчихлоо. Өстой хэцүү байна. Бохрын систем ч одоо бүх айлуудын нэгдсэн систем урагшаага орж ирээд энэ хавьд байгаа юм. Ер нь бол ингээд ультрасоникийн VSV гэдэг хамгийн сүүлийн үеийн одоо энэ бохрын цэвэр усны шийдэл гэсэн үг. За тэгээд яг одоо хотхны минь бүх айлын хэрэглээ минь урагшаа эндээ 4 давхар юм тунгаагуур дамжаад одоо саарл ус болоод 97% цэвэршүүлэлттэй юм систем манайх бол хийсэн гэсэн үг. Тэгэхээр гол нь хүмүүс чинь ингээд айл болгоно нэг тэдэн тооны ёмкстой эсвэл кальциум молцоотой тэгээд нэг өөртөө хуваараа сорвуулна гэдэг ч юм уу те нэг иймэрхүү жоохон мейнтенс асуудлууд байдаг шүү дээ. Энд бол ерөөсөө тийм байхгүй гэсэн. Ер нь бол 3-5 жил болоод одоо нэг сорох жишээтэй хэрэглээ өндөртэй байвал. Энд би амьдарчаа. Аа. Шамин ногоос тий. Тийм байна. Дугаараа сайн хараад гэхгүй. Манай ч бүх юм нь бас эко юм билий те. Таунхаус нь идэр штэ. Ер нь таунхаус урдаа баруун зүүн шилэн басааттай байхгүй. Тэгэхээр ер нь бас их өдрийн нарыг маш сайн үздэг. Их дулаахан бид. Хүмүүс бүр айгүй дулаахан. Тийм байна те. Шорттойгоо үйлждэг. Таунхаус нь болохоор single house-ыг бодох юм бол нэг өрөө илүү ингээд нийтдээ 5 өрөө болчихно гэсэн үг. Тэгээд харин сэр өрөө нэг нь ил байд. Тэр арай илүү олуулаа амьдрах дуртай, зочин хүлээж авах дуртай хүүхдтэй гэрэлд бол маш сайн тохирсон. Тэгээ хүүхдүүд бол шатанд бол маш хайртай байдаг. Их амьдралын шатан дээр бас өрнүүлдэг штэ. За ингээд дээшээ гараад ирлээ. За мастер бедрумаас эхэллээ. Хамгийн романтик өрөөнөөс эхлэх үү. За тэгээ. Ингээд шууд зүүн талд бүтэн шилэн басааттай гэсэн. Манай ариун цэврийн тоноглолууд бүгдээрээ акватерми санитек коло гэдэг Польш улсын ийм 100% керамик шаадсан ням бактери үүрждэггүй хэр тогтдоггүй юм материалууд дандаа ашигласан байгаа. Хүүхдийн өрөө байж болно. За ажлын өрөө байж болно. Муу ялгаагүй бүтэн нар үзчин тий. За тэгээд гоё хийсэн биш үү. Бурхан тахлаад тий шүтэнэ залдаг өрөө гэж хүмүүс бас хөдөлгөх ярьдаг болсон. Тийм байж болно гэсэн үг. За энэ ариун цэрийн өрөөний дундаа байгаа тий. Ааха. Террасаас гад нэг давхар террасаас эндээ ингээ балконтой. Ерөөсө хаашаа л харсан дандаа ингээ үзэсгэлэнт байгалийн төрхөө харна гэсэн үг. Хүүхдүүд гэснээс манай энэ чинь хүмүүс нэг сургууль цэцэрлэг байдаг гэж аяг асуудаг байхгүй. За тэгээд энэ дээр юу бас нэг хувийн тэр лицей сургууль бас нэгдсэн. Одоо энэ дээр дотуур байртай тийм хувийн сургууль байдаг Golden Gate гэдэг. Тийм. Тэгээд тэн дээр бас нэг хятад хэлний 100 хятад англи хэлний эрчимжүүлсэн сургуультай тийм сургууль байд юм билээ. Тийм байлаа гэдэг. Яг манай энд байдаг дид үс учраас би бас хийж байгаа шүү. Тий, тэглгүй ах тий. Жуусаа хүүхд гэр бүлийн орчныг л аягүй сайн бүрдүүлж хичээсэн юм биш үү те. Тэгэхээр
Сургууль цэцэрлэг ойрхон байна гэдэг чинь айгуу том давуу тал. Одоо ер нь тэгээд ийшээ Макин амрын алстаа бас дахиад ер нь сургууль цэцэрлүүд баригдаж байгаа тийм төлөвлөл явагдаж байгаа юм байлаа. 5 дахь өрөө гэсэн үг. Энийг боллоо юм манайхан бас ялгаа байхгүй. Ажлын өрөө болгож ашигладаг. Тэгээд аавын өрөө гэдэг хүмүүс нэрлээд идэв. Яагаад ч юм уу? Чи тэгээд аав жоохон жижиг өрөө л оногдоод байх шиг. Аав явах вэ гэдэг шиг те. За эндээ угаалгын машина ингээд төлөвлөж өгсөн байгаа нөгөө. Орчин торондоо бас чимээ баг үүсэх үүднээс те. Аав яаж байсан. Энэ бол ингээд аюулгүй байдлыг хангах үүднээс ганжуулсан шилээр бас тусгаарж өгсөн байгаа. За ингээд террастай, балконтой ер нь ингээд ялгаа байхгүй хувийн эзэмшлийн талбайтай гэсэн үг бүгдээрээ. Ер нь бол одоо бистэ жинхэнэ эндээ фитнесээ хийнэ, воркаут хийнэ, юугаа хийнэ, найз нөхдөдөө байна, хайртай татны хүмүүстэй гой баймаар байна. Бүгд нээлттэй гэсэн. Ер нь бас танд үзүүлээ, бас өөр хүмүүс ч гэсэн харуулдаг гэж битээр ярьж байгаа. Тэг үзүүлсэн. Өөр ч бас талархал илэрхийлмээр байна. Тэгээд урлагийн болон амьдралд нь сайхан амжилт хүсье. Маш их баярлаа. Сонсдог шүү. Одоо бол сонсдог шүү гэх. Баярлаа. Таныг хэрвээ манай 5 навсаа сонгож авах юм бол 40 хүртэл өвд нь бид нар бартер сонсож байгаа шүү. Өнөө. Энэ хүн ярьж байгаа бүгд өнөө.